Өглөөний минь одоо 5 цаг болж байна. Би тасгалдаа гарч ийн. Тэнгэрийн өнгөстэй гоё шүү дээ. Би гэртээ ороод ирсэн. Одоо арьс арчилгаагаа хийгээд тэгээд өглөөнийхөө цаг бэлдээд өдөр идэх хоолуудаа бэлдээд тэгээ ерөнхийдөө гарахад болно. Одоо болохоор цаг 6:30 болж байна. Би гэрээс 8 гэж гарна. Тэгж мах ногоо өнтер ер нь ингээд юундаа тосгой шарагчиндаа шарчдаг. Энэ сая юу амар. Энэ бол миний өдөржин мэдэх хоол бэлэн боллоо. Миний өглөөний цай бэлэн боллоо. Ингээд тал авокадо 100 г жиж мах. Тэгээд нэрстэй ураг. Зяад нүрэ бодоод гарцгаая. Миний нэрээ хэвлэх харах уу? Өглөөнийхөө цайг уусны дараа ихэд гайваад юм шүү. Яа. Чангалцсан юм бүр. Нэр өглөө хэлхэн дээр нөгөө вакуум тасгал хийж явах хэрэгтэй гэд би бас сүүлийн үед вакуум тасгал хийгээд байгаа. Яг өглөө хэлхэн дээр. Одоо цагаан утсан болохоор хийхгүй. Тэр зүрсэгчтэй өнөөдөр бүр амар хараа зүрсэн юу. Айл штийхгүй. Гадаа ихтэй жоохон сэрүү орцжээ. Одоо ер нь намрын өнгө айс ороод эхэлчихсэн байна. Оройдоо жоохон өглөө оройдоо жоохон сэрүү хүмүүс байлээ. Жоохон солонгостой хүмүүс манд улаахан хувцалцгаарай. Би өөрөө амар нэгэн гарч ирч байдаг таахгүй. Дээгүүрээ нэг цамц онцтой гарч ирэхгүй бол жоохон дарахаар болчих. Самаалтай ирчлээ. Би шидчихсэн нэг жоохон ч гэсэн тасгалуулаг. Кофе хаана. Одоо ч халуун кофе уудаг үлдэх байна. 대한민국 이게 4,000주입니다. 이 4,000주. 여러분도 어떻게 추위가 뒤집는 게 가능하죠? Хичээл дараад өдрөө хоолоо идэх гэж байна. Гадаа суугаад. Хүүхдүүдээс хоолоо идцгээж байна. Зям фитнес руу явлаа. Өнөөдөр тасгалах хавцаа авчираагүй. Тэгээд жимний хавцаа өмсчлөө. За, тасгалаа эцгээе. Урагшаа. Жимний карт хийлээ. Сулаад туссан хоёр хоол идэх гэж байна. Жим дээрээс идэх болохоос. Би одоо жимс гараад Монгол таваа явах гэж байна. 5:30-аас өсчин дээр цаг авсан байгаа. Тэгээд тэрнээс өмнө найзынхаа ажил дээр очиж утасныхаа наалтыг солиулна. Тэгээд явцгаая. 5:30-аас цаг авчихсан чинь 6:30-гийн хүрээ дээрээ гинэ. Өмнөх хүмүүс нь жоохон хоцорч ирээд байгаа гэд. Тэгээд нэгэнт яв дээр ирсэн юм гэж кофе шопод жоохон хүлээж байгаа. Тэгээ найз дээрээ ороод тэгээд 6:30-гийн нэмсэн бас тэгээд ногоон цаа. Ажил дээр ороод ирлээ. Шилэн алтуудаас ил болох гэж байна. Миний ус бүр амар гоё болчихлоо. Бүсний ботокс хийлгсэн гоё. Өстой гоё. Тайд бас ирж ботокс хийлгэрээ. За би энд хаяг нь үлдээчих. Өнөөдрийн миний нэг өдөртэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, subscribe хаа битгий мартаарай. Бай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Бай.